дараах аж ахуйн нээж байгуулах санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ. Нийт хөрөнгийн хэмжээ тэг 5 тэрбум төгрөгөөс дээш. Борлуулалтын хэмжээ 1.5 тэрбум төгрөгөөс дээш. Газрын тосны салбарт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нээж байгуулах. Гадаад дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани. Гадаад дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани. Төрийн болон орон нутгийн өмчид тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нээж. Эрчим хүчит дулаан уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага. Улс төрийн нам Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 19 дугаар зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага. Арилжааны банкны болон тусгай зориулалтын компани хөрөнгө оруулалтын сан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нээж байгууллага. Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нээж байгууллага.